Амар минь дүү. Мэлмээ дунглаг үлмээ бат лагшин амгалан үүс өндөрөө. Туулаа нэвэртэй подкаст. Өвгөн жамблын яриа. Төгсгөлийн 14-р хэсэг. Дагва тунхар. Огт хаан болоод 3-4 жил болсны дараа Дагва тунхар бүтээж дар гэж зарлиг буулгажээ. Хүрээний хамт цорж нар цуглан хэлэлцв. Ямар ламаар даруулах тухай хэлэлцв. Насны Бизягийн цорж лам, лувсан дондог балдан хачин зэрэг хүмүүс цуглжээ. Ноёны цорж лувсан цэрэн бие базаахгүйгээд ирээгүй байжээ. Бизягийн цорж лам хэлжээ. Богод эзэн биднийг Дагва тунхрыг дар гэжтэй. Хамблам та дарах юм байгаа биз гэж хүрээний хамп пунцогт хэлжээ. Энэ их хатуу гүрэм юм. Дөрвөд хамп. Манай ноёны аймгийн Дөрвөд хамп гэдэг нэг хувилгаан хүн байсан юм. 1937 оны намар хамп цоржнаар баригдаад байх үед Дөрвөд хамп хүрээний цогчин гисгүй Даанрын аймгийн Лувсан гомб, Чойнхорлонгийн аймгийн цогчин Умзад жамбал, Дөрвөд хамбын цуг явдаг Дэндв гэдэг хэдэн хүн өндөр гигант мөргөх гэж намар хүрээнээс гараад морьтой явж гин. Толгоотын даваа дээр гарахад Дөрвөд хамбыг дотоодын яамны хүн нэхэж очин бариад ирсэн юм. Дөрвөд хамбыг дагаж явсан Дэндвийн ярьж байсан нь манай хамбыг бариад авлаа. Би морийг нь аваад буцаж ирлээ. Лувсан гомбо, жамбал нар өндөр гигант мөргөн гээд яваад өглөө гэж байсныг бодвол тэд нар хүрээний хамп цорж баригдлаа гэж өндөр гигант даатгах гэж явсан юм. Эсвэл элдвийн хэлхээ холбоотой хэрэг ажил хийх гэж явсан ч байж мэдэх юм. Туулаа нэвэртэй. Миний хүү сандаг. Дотоодыг хамгаалахад сандуу жав баригдаад сумья өвчтөй юм шиг хамаагүй хашгичаад байдаг болжээ. Түүний өвчтөй эсхийг мэдхээр намайг дотоод яам нийш оронд хорлоо. Халуун бөхчөм гэдг нь яа харахгүй. Нохой бөөс нь олон гээд бас яа харахгүй юм. Би хэд хоног зовлоо. Намайг ороход миний бүс малгайг хурааж авсан хүн энэ бумцэнд одоо байж байна. Бумцэнд тэр үед дотоодыг хамгаалахын коменда байсан юм. Ороод очисон чинь сандуу жав хүн байхгүй бол энгийн яриад байх эрүүл юм байна. Албаны хүн харахтайгаа зэрэг хамаагүй хашгичж эхлэх юм. Зориуд өвчтэй хүн болж дүрмдэж байгаа юмсан ч тэр 10-20 лан алт идчихсэн юм гэлүүдээ. Би ингэж чивлээ явсан хүнтэй. Дараа нь манай эхнэр намжил орон шорон орсон хүн гэж загнаад сална гэд болдоггүй. Одоо яах вүлээ? Ингээд байна гэж чой бассанд хэллээ. За сал гэж байна. Эхнэрийн хамаатан садныг бүгдийг цуглуул таны хамаатан садан гэж байхгүй болохоор яах вэ? Би таныг төлөөлж очино. Хамт сайхан уучраа хэлэлцэж байгаа салах хэрэгтэй. Гэж хэлж тэр ёсоор уучраа сайн хэлэлцээд эхнэрээсээ салав. Бүх юмаа эхнэртээ өгөөд ганц өргөдөл хүүгээ би аваад саллаа. Хүүгээ авч хүмүүжүүлж байхад ганцаараа болохоор хэцүү л байлаа. Нэг ханаа түрээд Янзан багшаас жавтий хүртээ цууж байсан чинь багш хүүд боов шоов өгөөд хүү маанч энд их сайхан байна. Би энд үлдээ. Эмээгээд болдоггүй. Багш хэлж байна. Хүүгээ үлдээгээд маргааш ав. Энд хоноод яваг гэж байлаа. Тэгээд яах вэ? Би хүүгээ орхиод ирлээ. Чой басанд энэ уучраа хэллээ. Тэгсэн чинь маршал маань хэллээ. Хүүгээ тэнд байлгахад юр айтайхан байна. Хүүгээ ирэхээр очиод байхад хүн юм санахгүй гэж байна. Маргааш нь хүүгээ авсан болж хүү маань багшинд очие гэд байхлаар бас дагуулад очив. Хүү маань үлдэн гин. Багш ламж үлдээ гин. Тэгээд хүү маань Яндун багштан дасаж тэнд байх болов. Би ч хүүгээ эргэх гээд үргэлж орж гарч явдаг боллоо. Тэгээд 10 хэд хүрхийн үед чой басан гинэт миний хүүг дуудаж аваачиж хүчээр хар болгоод офицерын сургуульд оруулсан юм. Тэгээд хэдэн жил болтол миний хүүг тэр сургуулиас гаргав.
Ёндон ламын дэргэд байсан хүн гэж хөөж гаргажээ. Одоо яах вүлээ? Химээгээ чой басанд очлоо. Чой басан хэлж байна. За та бид хоёр тэр хүүгийн замыг алдууллаа. Гүй юм уу муухай юм боллоо доо. Ёндон ламын дэргэд байсан үний имийг одоо яах вэ? Гэж гаслан байна. Жаахан хүлээж бай гэлээ. Хүлээж байтал нэг өдөр дотоод яамнаас дог сүрэн гэдэг хүн дуудаж аваачаад миний хүүг дотоод яамны курст орууллаа. Курсын 10-аад хүн онц сайн төгсгöd миний хүү оржээ. Тэр сайн төгссөн хүүхдүүдийг зүүн тийш Японыг эсэргүүцсэн дайнд мордуулах болов. Миний хүүд бугуун цаг энэ тэрийг тайлж өгөөд миний хүү одоо сургууль төгсөж албан томилогдож байгаа нь сайхан байна. Гүй би ганц хүүгээ дайсны өдөөс явуулаад юу гэж бодож суух юм бэ? Мэнд гэж бодож байх юм уу? Гэсэнд явуулаа. Гүй яадаг юм? Явуулбал сайн гэд миний үгийг хайхралгүй ихэд хонож байтал дотоод яам тушаал гаргаад хүүг минь говьвалтай хилийн харуулын даргаар явуулчихлаа. Нэг жил болоод би хүүгээ эргий морь тимээг арьж болоод яваад хүрий гэлээ. Тэгж болохгүй. Та яваад хүрэх газар биш хүлээж бай гэж байна. Тэгж байтал хүү минь зүүн хязгаар цуухаар боллоо гэд хязгаараас хүрээд ирлээ. Би баяр хөөр болоод хэд хонож байтал гинэт хүү маань алга болчихов. Гэртээ юрдөө үзэгдэхэ болов. Чай басанд одоо яадаг вүлээ гэд гүгээд очив. Уцаар ийш тийш хэд ярьж байгаад хэлж байна. Хүүхч нь шоронд хийчихжээ. Албан хариуцлага алдсан хэрэг болж гин гайгүй байгаа хүлээж бай гэж байна. Хүлээж байтал хүүг минь хэрэг дүүрч 4 жил 6 сараар хоригдох ял олоод засанд очсон байла. Үүнийг нь чой басанд очиод хэлсэн чинь гүй яасан олон жил сараар шийтгэдэг юм бэ? Ялгүй баг хэрэг байгаа юм. Энэ дорж ерөн дэндэж байна. За яан гих вэ? Та хүлээж бай гэлээ. Хэдэн сар болсны дараа за та нэг өргөдөл баг хуралд бом цэндэд өг. Норгийг нь надад өгөөрэй. Хүүгээ өршөөл үзүүлж айлгажгүй гэлээ. Нэг өргөдөл хийлгээд баг хуралд өгч нөгөө ховийг маршалд аваад очисон чинь за чиний энэ өргөдөл надад хэрэггүй. Би бом цэндэд хэлсэн нэрийг чинь бичээд өгсөн. Шинэ жилээс нааш чигийг олоод өг гэж хэлсэн гэлээ. Шинэ жилээр гарна гэд хүлээгээд байсан чинь гарч ирсэнгүй. Жил гарны дараа маршалд уучраа хэлв. За чи нэг өргөдөл аваад бом цэндэд өөрөө ор гэж байна. Би өргөдөл бичүүлээд бом цэндэд орж хэлв. Би ганц хүүтэй юмсан. Тэр маань албан хариуцлага алдаад шоронд орчихсон. Ганц өвгөн би ядарч байна. Учир гачигдлаа маршалд гаргасан. Учрыг нь олж өгнө гэсэн юмсан. Би хүүд минь өршөөл үзүүлэхийг гуйж авнаа гэлээ. Чай басан энэ тухай надад хэлсэн. Чи намайг ч танин шүү дээ. Заавал маршал гих юу аах вэ? Надад учраа гаргаж болох байсан юм да гэд юр баахан гэдгэр байв. За хэд хоногоос ирж хариуга баяраас ав гэж байна. Тэгээ дараа нь баяртай уулзаж саяын тогтоол танаа хүүгийн нэр гарч өөгүй юу? Үүгээр шалгуул гэж нэг хүүхэнтэй уулзуулж өгөв. Өөрөө гараад явчихв. Тэр хүүхэн нь үзээд Сандгал гэж нэр байна. Энэ танай хүн муу юм уу биш юм уу? Хэн мэдхв? Овг нь байхгүй юм гэд өөрөө хэлдэггүй. Тэгээд би баярыг хүлээгээд суугаад л байла. Гэтэл маршал ирээд чи юу хийж суугаа юм бэ гэж байна. Би баярыг хүлээж байна гэлээ. Чи баярыг хүлээх хэрэггүй. Тэр сайд нарын зөвлөлийн хурал дээр сууж байгаа. Мөддөө тарахгүй. Маргааш өглөө ир гэлээ. Маргааш нь очиж баяртай уулзвал миний хүүд хэд хоногийн өмнө нэрээ өршөөл үзүүлсэн байж. Баяр уцаар ярьж та нар тогтоолыг яагаад биелүүлдэггүй юм гэж баахан айшилж хэлээд надад хэлв. Өнөөдөр юм уу маргааш харих бах. Зүүн урагш нь салын модонд явуулчихсан байна. Тэгээ саатаж байгаа юм байна гэлээ. Орой хүү маань гэртээ ирэв. Нэг сар амруулаад одоо хүүгээ яах вэ гэж маршлаас асуув. Маршал сүрэн жавт засгийн газрын хянан шалгах газарт
үндэсний шинэ хүчин болгоно гэж оруулж өгсөн юмсан. Тэгээд хэдэн жил болсны дараа маршлыг эзгүй байхад нь миний хүүг хотын баг хуралд төлөвлөгөөний комисс шилжүүлэн ажилуулсан юм. Үүнийг нь маршалд хэлэхэд за яах вэ? Тэр газраа хэдэн жил ажиллаг. Хүн нэг дор хэдэн жил ажиллахад сайн байдаг юм гэж байлаа. Тэгээд одоо хүүмэн тэндээ ажилласаар байна. Хагас сар болоод хүүмэн 175 төгрөг авчрах юм. Одоо төлөө элдэв юу ч байхгүй. Төлөө олж түлхэд хэцүү байна шүү. Яадгийн байгаа. Тэгээд улсын буйнаар болоод л байна. Одоо хүү бид хоёр тэгээд амьдраад л явна да. Хүү маань нэг л номхон томоотой хүн. Хэдэн мөнгөө надад өгөөд надаас үс засуулах, усан дорох 5-3 төгрөг авч явдаг хүү юм. Тулааны вэртэй. Тугал шалший. Их хүрээний Чонхорлонгийн аймагт Тугал шалший гэж их догшин бурхан байсан. Энэ яагаад Тугал шалший нэртэй юм бэ гэвэл мэргэн хамбын дээр үеийн нэг дүр нь ганцын ууланд нямп хийж явжээ. Энэ ламын дээд үе нь өндөр гигэний үед шарын мэргэн цорж гэж явжээ. Өндөр гигэний төлөг тавьж явсан буюу мэргэлж өгдөг хүмүүн байж. Галтан бошигт ирлээ. Одоо яана вэ? Гэж өндөр гигэнийг хэлэхэд мэргэн цорж чойжлын дүгзүв буюу сорыг уншиж өгчээ. Сорыг залах үед галдан бошигтын гэрийн тотхыг нэг бух хуг мөргөөд орж ирсэнгүй. Үүнийг жигждийн нэнчин хийсэн жигжид биеэр болсон галдан чойжуу яахиж халдаж чадах вэ? Чойжуу бол жигждийн доор байгаа зарцын зэрэгтэй юм. Шарын мэргэн цорж өндөр гигэнд айлтгажээ. Одоо би чадахгүй. Галдан бошигт жигждийн налжор ваагүй юм байна. Би дийлхэ байлаа. Аргагүй цаг болсон байгаа гэж айлтгсанд өндөр гигэн аргагүй болж зугцсан юм гинвэлээ. Жигждийн налжорваг манчрын налжорва манжийн хаан дийлсний учир бол манчир жигждээс дээр байгаа юм. Жигждийн орой дээрх давхар толгой нэг нь манчир байдаг юм. Өндөр гигэний дараа шарын мэргэн цоржийн хойд дүр мэргэн хамбцоолтой болсон. Тэр лам ганцын ууланд шашилтаа уулзах гэж үүрэг үрч явган явжээ. Тэр ууланд олон жил шашин ям хийж суужээ. Ердөө мэддэгддэггүй байж. Нэг өдөр хідэн үхэр тэрэг туулсан хар хүн өдөр дундын үед ирж хоол хийж өгдөг болжээ. Тэр хар хүн ламаас асуужээ. Та яах гэж энд сууж байгаа юм бэ? Гэхэд би шашитай уулзах гэж байна гэж. Та энэ биеэр уулзах чадахгүй биз дээ? Гэхэд чаднаа. Би яасан ч уулзна гэж. Хэд хоноод байж байтал хар хүн хэлжээ. Шаши танд ирэндээ та сүйд болно доо гэж. Би яах вэ? Уулзах чаднаа гэлээ. Нэг өдөр ламыг агуудаа сууж байтал тэнгэр газар сүйд болоод явчихжээ. Их сүйд болно гин. Тэнгэр дуугарч цахилгаан цахиж их салхи гарч ихтэй их юм болж. Ламын уушиг зүрх хамаараа гарах шахал сандарч байж гин. Ингэж байтал ламын хамар амнаас цус садарч ухаан алдах шахаж байлаа. Юугүй агуугаар дүүрэн улаан гэрэл болж нэг юм хэлжээ. Би яах юм? Би хайчих юм гэж асуухад лам сандарч өөрийн дэвсгэр туглын арьс руу зааж гин. Лам ухаан орж харахад туглын арьсан дээр ламын хамраас гарсан цусаар шалшин хөргийг зурчихсан байж гин. Арьс үсгүй тал дээр зураг гарсан юм гинвэлээ. Тэнгэр намдаж бороо арилжээ. Аззаг дээр шалшин дүртэй хоцров. Маргааш нь өнөөх хар хүн ирж ламаас "За, чи шашитай уулзаж сандрав уу?" гэж. Уулзлаа, сандарлаа. Шаши ирээд "Би яах юм бэ? Хаа орох юм бэ?" гэхэд би сандраад дэвсгэрийнхэн ацхыг заасан. Тэгээд энэ ацаг дээр гарчээ гэжтэй. Тэр хар хүн хэлжээ. "Чи надтай уулзаад шашитай уулзнаа мэдэхгүй байх юм? Би чамтай 2 дүрээр уулзлаа.
Чи наацгаа үрээд яв. Чиний хэрэг бүтнэ. Өөр юм чамд хэрэггүй гэд тэр хар хүн үхрээ тууж яваад дахин ирээгүй гэдэг. Тэр лам арьсан шалшийг үүрч ирээд дахиж шүтэж байсныг тэр аймгийн шүтэн болгож тагсан. Тэр ламын үүрэг модон таяг хоёр бас цөм байдагсан. Төгсөв. Та YouTube дээр Тулаан нэвртэй подкастыг үзэж бас сонслоо. Бичлэг таалагдсан бол сэтгэлээ үлдээгээрэй. Бас сувгийг маань дэмжиж subscribe тавьчаад дараарай. Тэгвэл Тулаан нэвртэнд баярлах юм. Танд таны гэр бүлд эрүүл их аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.